сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, ерөн төвшин гишүүний саналтаа яг л агаар нэг асуудал одоо саналуудыг яас та бүхэндээ хэлье гэж бодож ирсэн. За, гэхдээ ямар ч байсан энэ тооцоо судалгаа, тоо хэмжээнүүдийг харахад үнэхээр бас хангалтгүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оныхоо төсвийг батлахдаа энэ автотеврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг за мөн автозам ашигласны төлбөрийн хэмжээг шинжилэн батлах дотоодын төслийг хамт баталсан байж байгаа. Тэгээд түрүүн одоо манай баясгалан гишүүн асуусан энэ санал асуулга, иргэдээс авсан санал асуулга гэд энэ дээр одоо 2-3 янзаар хувилбараар хариулт өглөө. Үнэхээр одоо санал асуулга авсан юм уу, гүү мүү гэдгийг би сүлдээ яг тодорхой хариултыг авч ойлгоогүй. Иргэдийн санал гэдэг бол хамгийн чухал санал байдаг. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Тэгээд захим хэлбэрээр буюу нэг бүдэг бадаг нэг өнцгтэн тавиад санал асуусан нэртэй явсан мэдээлэл сая яриад ах шиг байна. Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт иргэдийн нийтийн хурлын танхим ажилдаг. Яг тэр танхим иргэдийн нийтэд одоо болж байгаа нийслэл Улаанбаатар хотод болж байгаа мэдээлэл иргэдийн нийтийн хурлал зөвлөл хурлаа зарлаад одоо мэдээллүүдийг авах тэнд бүх одоо сургалт хурал зөвлөгөөний зохион байгуулахын бүрэн эрхтэй. Тэгэхээр яагаад энэгээр ингээд энэ төрийн байгууллагуудаа иргэдийн нийтийн хурлаа ингээд ашиглаж энэ санал асуулгыг явуулаагүй бэ гэдэг асуултыг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Дээр нэмээд Улаанбаатар хотод нийтдээ 718 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээр байж байна. Энэ тоо хэмжээсүүд хоорондоо айгүйх зөрүүтэй байна. Зөрүүтэй байна. Би дүүргийн цэцэг даргын орлогч байгаас ахуулаад энэ автотеврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвараар нэлээд яг хуваарт одоо бас юугаар ажиллаж исэн. Тэгэхээр энэ тоонууд үнэхээр дандаа хөөсөрсөн тоонууд байдаг. Одоо байгаа 718 тээврийн автотеврийн хэрэгслээс өнөөдөр яг хөдөлгөөнд орж байгаа хичнээн тээврийн хэрэгсэл байна. Тэр дундаа аж ахуйн нэгж байгууллагууд буюу за гэр хорооллын одоо манай иргэдийн хашаанд аж ахуйн нэгжийн хашаанд маш олон тээврийн хэрэгсэл одоо бүртгэлтэй тэгээд одоо эсрэг болчихсон ийм хэрэгслүүд байдаг. Энэ тоонд орчихсон явж идэг. Энийг бид нар ерөөсөө ялгаж салгаж чаддгүйгээр энэ хөөсөрсөн тоо яваад идэг. 3 дугаарт өнөөдөр энэ автотеврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ингэж нэмснээрээ мөн зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмснээрээ автотеврийн татварыг 3 дахин нэмснээрээ өнөөдрийн яг энэ нөхцөл байдал Монгол улсын ард иргэдийн амьдрал өнөөдөр ямар байгаа вэ? Би та нарт нэг жишээ хэлье. 2021 онд талхны үн 1280 байсан. Өнөөдөр 2025 онд талах нэг ширхэг талах